Зайлсан байцгаана уу? Энэ удаагийн дугаартаа нэгэн сонирхолтой киног та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтлээ. Өнгөрийн нийслэл Будапешт хотод манай киноны гол дүрийн залуу Инха маань NSS-ийн дарга Багсангаас ганцаараа гүйцэтгэх нууц даалгавар авч байгаагаар кино маань эхлэв. Түүнд өгсөн маш нууц даалгавар болоо. Удахгүй Унгарт болох олон улсын том хэлэлцээрийн үеэр Хөөц Солонгосын Батлан малгын сайд бүгд найрамдах намын дарга энэ ч улс улыг устгах маш нууц даалгавар байлаа. Инхааш даалгавраа биелүүлэхээр удахгүй болох гэж буй уулзалтын байршилд ирж судалгаа хийн, хаана яаж байрлах, хяналтын камер, хамгаалтны алба гэдэг бүгдийг нэг нэгэнгүй судалж ажиллагаандаа бэлдэнэ. Үүний хажуугаар Хойд Солонгосын аюулгүй албаны ажилтнууд уулзал болох газрыг шалгаж өөрсдийн бага ойролцоох цамхагуудад байршуулахаар бэлдэцгээв. Ингээд уулзалтаар олон улсын сайд дарга нарч иж уулзалт эхлэх үед хамгаалтын албаны дарга Пак Чиолён самхагуудад байршилсан хамгаалтын албаны багтаага нэг бүрчлэн мэдээлэл солилцох хэдий ч байршилт хамт ирэх мэдээлэл зөрсөн тул шалгахаар багийнхантайгаа явцгаана. Энэ үед аль хэдийн байрлал ажилласан манай Инха байгаа буудан хөнөөж даалгавар амжилтаа биелүүлэн байршлыг өөрхөн зутаана. Пак Чиол түүний араас хөөж Инхаг буудан шархтуулав. Инхааш зүгцээр шатаар үсэрч буугаад булган төрш зүгцээр аюулгүй байрандаа ирж Багсан руу холбогдож даалгавар амжилтаа биелсэн байг устгасан. Гэхдээ өөрөө шархсан тул тусламж хүсэж нэмэлт хүч хэрэгтэй байна гэхэд Багсан ч нүрэ буруулж энэ бол ганцаараа гүйцэтгэх ажиллагаа. Чамайг аврах ямар ч боломж байхгүй. Хэрвээ бод тусалбал бид баригдаж хоёр улсын хооронд дайн эхэлнэ гэд шууд л уцаа тасалчихв. Пакчуул багийнхантайгаа Инхагийн араас мөчгсөөрл түүний баригдаж байгаа буудлыг нь олоод ирнэ. Инхааш түнтэй нүүр тулж тулгалдах хэдий ч амьд гарахын тулд нэлээд тэмцэж тулгалдаж зүгтаана. За каноны манд дүр солигдож нэлээд хэдэн жилийн өмнөх өрөө шилж байна. Их сургуулийн үед нь Инха хичээлийн эхний өдрөө лекцэн дээр асуулт хариултын үеэр Чос Инхийг анх олж хараад шууд л анхны харцаар дурлана. Хичээлийн дараа түүний араас ирснээ зүгээр инээгээ наачдیں۔ Нөгөөх нь ч юу ч хэлэхгүй шууд орхиод яваад өгнө. За Инха маань тусгай салааны бэлтгэгдсэн зэрэг бөгөөд бэлтгэлийн хамтрагч найз Жин Самвүцэ тусгай салааны шидүүдийн нэг гэдгээ бэлтгэл сургалтын үеэр батлана. Инха ч юун уранталгүй хичээлээ уншиж бэлдсэн ирэл. Маргааш нь лекцийн үеэр асуултууд нь алдалгүй хариулна, краштай таалагдахаар хичээгээстэй. Ингээд л хичээлийн дараа түүнтэй ярилцаж амттай ганц жил сүүж өн сууцгаана. Манай хүн уусаар тасраад өгнө. Энэ Чосихи түүнийг орхиод л яваад өгнө. Үүний дараагаар хичээлээ суугч сонирхолгүй болно. Учир нь түүний анхны хайр Чосихи хичээлдээ ирэхгүй нэлээд уднаа. Түүнийг хүлээгээд сүүлдээ бүр багшаасаа асууна. Чонсихи бол яг үнэндээ хяналтын зөвлөлийн ажилтан байсан бөгөөд ажлаа дуусгаад буцаад явсан гэв. Инхач үүнээс хойш Чонсихигийн санаад түүнтэй уулзаж байсан өдрүүдэд дурсаастай. Орон Самву нутгийнхаа ахтай ганц шил сүүж уугаад тусгай салаагаад өсөөд түүнтэй хамт ажилламаар байгаагаа л ирхийлнэ. Гэнэтэл тэдэн дээр зочин нэрсэн нь Синхи байлаа. Самвуч бас түүнийг хараад анхны харцаар л орлоо. Ингээд манай хоёр залуу нэг бүсгүйд сэтгэлтэй болчихноо. Самвууч өрөөндөө ирээд би өнөөдөр үнэхээр үзэгдлэндээ бүсгүйдээ танилцсан. Тэр бол миний жинхэнэ зайн хань байхаа амдэр гэдэл. Түүнийг найз бүсгүйгээ болгомоор байгаа талаараа хэлнэ. Манай хоёр ч зүгээр байлгүй. Шөнө уцаар байрнаасаа гарч найт клуб руу орж Инха зодон нүсгээ зүгтаана. Самвууч октоотой хүжилж байсан ч найзтайгаа нийл зүгтаасан ч баригдан тэдэнд зодуулна. Маргааш нь сэгэлгийн арга хэмжээ авч талбай тойрч гүнэ. Тэр өөрөө манай хоёр дээр хүлдээх хүмүүс ирж маш нууц өндөр хамгаалалттай газар руу авч явцгаана. Юу болоод байгааг ойлгохгүй явсаар нууц туршилтын лабораторид ирж туршилтанд орно. Тэдний гадаас нь хянаж байгаа хүн нөгөө Самвугийн нутгийн ах мөн түүний анхны хайрт Чонсинхи нар туршилтыг гаднаас нь ажиглан сууна. Зэнг 2 дууран дээр Инхач маш аюултай туршилт хийж байгаад маш их уурлан хамгаалтынхныг нүдсээр найз Самвугээ олж ирээд түүнийг аварч гарна. Энэ бүгдийг хяналтын камераар ажигласаар л Инха Самву хоёр дээр NSS-ийн дарга өөрийн биеэр ирж та хоёр манад тавтаа морилгээд бид бол NSS улсыг аюулаас хамгаалах алба. Өнөөдрөөс эхлээд та хоёр манай ажилтан боллоо. Баяр хүргэе гэд. Бид бол маш нууц тусгай бэлтгэгдсэн баг. Босго өндөртөл хин дуртай жилсэх боломжгүй гэдэл гараад явна. За ингээд манай хоёр ажилдаа орж Сеулийн төвд байрлах маш нууц NSS-ийн оффист манай хоёр анх удаа нэвтэрч ажлын эхний өдрөө эхлэв. Түүний багийн гишүүд бол Самвугийн нөгөө нутгийн ах нь хилцэн дарга. Харин Инхагийн нөгөө дурлал бүсгүй Чосинхи бол NSS-ийн тусгай ажилтан болохыг олж мэдээд манай хоёрч бүр шок. Инхач Синхитэй уулзаж энэ бүхнийг анханасаа төлөвлөсөн. Манай хоёрыг тусгай багт сургуульд байхад нь л тэдийг хянаж судалж байсныг олж мэднэ. Манай хоёр чинь нэг эмэгтэй дурлалаа мэдээгүй. Хоёулаа л Чосинхи рүү ч хандраастай. NSS-ийн даргын гэрт үдийн цаа уугаад оройн ажлынхантайгаа хоол идэн ярилццгаана.
Инха Синхитэй тусдаа уулзаж түүнд анхны харцаар сайн болсноо илэрхийлсэн ч Синхи бүр уурлаж энэ бүгд ажлын нэг хэсэг байсан гин. Гэсэн ч Инха бууж өгөлгүй. Шууд л Синхийг үнсчихв. Маргааш нь ажил дээр ирэхэд Синхи Инхаг NSS-ийн камергүй бүсэд авч ирээд чи намайг тийм амархан нэмэгтэй гэж бодоо юу гэд уурлахад Инхач хариуд нь анх тусгай салааны хэлсэгтээ амирссан ажиллагаанд явахдаа юунаас ч айгаагүй, өгөхөөс ч айгаагүй. Учир нь маш амархан санагдаж байсан. Харин чи минь хувьд бол тэднээс маш хэцүү санагдсан гэж шилээд яваад өгнө. Синхис түүний хэлэх гэсэн үгийг ойлгоод инээмсэглэнүүлтэн. Манай Синхи ч ингээд Инхад баг багаар татагдаастай. Анх уулзсан, танилцсанаа бас үсэлцснэ гэдэл бүгдийг санаж маш аз жаргалтай харагдана. Ингээд л ажлын байран дээр манай хоёрч бие биенээ ширцээр л Инхач Чон Синхийг өөрчлөгдөж байгааг анзаарч манай хоёрын хайрын романс эхлэв. Чон Синхи амралтын өдрөөр Инхаг хүлээж хоол энтер бэлдэж байсан ч самбуу цэцэг байраа төрүүлж ирнэ. Инхач түүнийг холоос ажиглан зогсоод гэнэтэл тэдэнд дуудлага ирсэн манай хоёр анхны тусгай даалгавар авахар NSS дээр ирцгээв. Тэдний даалгавар бол Ямакаши гэх Японы зэвсгийн 8-аачин Сеул газарсан бөгөөд ямар шалтгааны улмаас хинтээ уулзаж юу хийж байгааг нь шалгаж олж мэдэх даалгавар байлаа. Инхач Ямакашиг дагаж мөрдөх хэдий Чон Синхийн ажиллагааны нэг хэсэг болж жүжиглэн Ямакашитэй ойртон өрөөнд нь орж нууц мэдээллийг авах зорилготой бөгөөд Чон Синхийг тагнуулж гэдгийг нь олж мэдэн хөнөөхийг оролдох үед Инха яар нэрч түүнийг аврам. Ямакаши зүгцээр араас нь хөөх хэдийж метроны буудлын руу орох үед хин нэг нь төрүүлж ирнэ. Ямакашиг зүгтэж байгааг нь олж мэдээд түүнийг хөнөөсөн байлаа. Ямар ч мэдээлэл олж авч чадаагүй тул ажиллагаа амжилтгүй болж тэд хэнийг алхаар төлөвлөж байсныг олж мэдэж чадсангүй. Гэсэн хэдиж Инхагийн ажиллаж байснаар Ямакаши ерөнхийлөгчийн уулзалт болох газар судалгаа хийж явсныг тайлбарласан ч нутлах баримт байхгүй гэсний улмаас тэднийг ажиллагаанаас сасна. Гэсэн ч Инха бууж өглөгүй ерөнхийлөгчийн уулзалт болох газарт ирж хяналт шалгалт хийж байхдаа гадны халдлагаас ерөнхийлөгчийн амийг аварснаар тэрээр баатар болно. Ерөнхийлөгчийн амийг хөнөөхөр оролцсон залуу бол маш том нууц бүлэглэлийн захиалгад хөлсний халуурчин бөгөөд түүний цаашдаа топ гэж шууд дуудаад явжээ. Ажиллагаач амжилттай болж ерөнхийлөгчийг амийг аварсанд Инхаг болон түүний багийнханд баяр хүргэж цалинтай чөлөөлөхөр болно.